있었죠. 템퍼처를 네, 잘해. 마샤 템퍼처. 템페 цаано гэж зай жараа. 템퍼처요. За горлон зураг дарах. За ижиг гараа. За 1 2 3 зэрэг шүү. 1 2 3 сайн бацгаана уу. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. The Happy Family Smile-ийн шинэхэн влогт тавтай морил. За анх удаага 2 охинтойгоо влог хийж ин. Тэгээд манай бага охин маань одоо 1 нас гарантай. Өнөөдрийн бичлэгээрээ та бүхэндээ одоо Японд хүүхдийн хувцс ер нь ямар шүүмтэй эдийн хамгийн хямд бөгөөд тэгээд чанартай хувцс хаанаас авах боломжтой байдгийг гэдгийг ер нь танилцуулъя гэж бодлоо. Тэгээд өчигдөр бид явж байгаад хүүхдүүдэд маань хэд хэдэн хувцс дутуу байсан болохоор дэлгүүрээс ганц 2 хувцснууд аваад тэгээд өчигдөр энэ санаа маань орж ирсэн л дээ. Ер нь одоо яг юм боломжийн нэлээ юм хямдхан үнээр тэгээд дээрээс нь чанартай юм хүүхдийн хувцсыг бид нар Японд ер нь бол авах боломжтой байдаг гэдгийг бас харуулъя гэж бодоод тэгээд яа гэж юм яах. Юуц өнөөдөр влогороо та бүхэндээ өчтөр хүүхдүүдтэй худалдаж авсан хэд хэдэн хувцснууд тэгээд жижиг сажиг за нэг чихэм аваа гэдэг. Өчтөр юуцод худалдаж авсан нэг хэдэн хувцаа үзүүлэе гэж бодоод харуулъя, сонирхуулъя, хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг та бүхэндээ сонирхуулъя гэж бодлоо. За эхлэе. За өчтөр бид 3 Uniqlo. Энэ харагдаж байна. Uniqlo-гоос авсан. Эндээс харагдаж байна те. За миний хувцас танилцуулах уу? За тийм. За тэгээд ерөнхийдөө одоо нөгөө зуны уйлрал дуусч байгаа учраас Uniqlo, GU гэдэг нөгөө нэг Японд айгу алдартай ингээд ямар ч нөгөө амьдралын төвшөнтэй хүмүүс ороод энэ одоо хувцснуудаас судалдаад авах боломжтой байдаг тийм давуу талтай байдаг. Фокус нээдэг шүү. За тэгээд за миний охиныг харуулаарай. Энэ болохоор энэ өмнөдийг болохоор 349 йенээр авсан. Энд харагдаж байна. Энд харуулаарай миний камерт. 349 йенээр худалдаж авсан. Тэгээд манай баг маань одоо цэцэрлэгт явж байгаа учраас ээлжийн өмд подолкууд бол маш хэрэгтэй. Тэгээд дороо ингээд багтаад илэгдээд дуусчдаг болохоор тэгээд энийг жуамэнг ин коки. Наач миний хөө. Энийг болохоор 399 йенээр авсан. Тэгэхээр 1000 йен ингээд 3 шиг өмд боломжтой болж байгаа юм. Энийг хэд гэж вэ? 399 йен гэж хийнэ. Тийм 399 йенээр худалдаж авсан. За энэ 3 өмдийг болохоор хүүхдийн хувцас зардаг Ниши Мацуя гэдэг юм Япондоо одоо маш олон юм сүлжээ дэлгүүр байдаг. Хүүхдийн дан одоо хэрэгсэл, хувцас, хунар гэдэг одоо хүүхдэд хэрэгтэй шаардлагатай хоол хүнс гэдэг бүх зүйлүүдийг тийм зардаг Ниши Мацуя гэдэг маш одоо юм хямдхан дэлгүүр байдаг. Маш хямдхан яг ерөөхдөө бол хямдхан юм дэлгүүр байдаг. За энэ цам подолкийг болохоор энийг хэдээр авлаа миний хөө? Энийг бас ингээд 399 йенээр авсан. Энд харагдаж байна. Энэ үнийг харуулчих юм. Тийм тоглоотой. За дараагийнхан. За тэгэхээр энэ 3 өмд тэгээд энэ нэг подолк болохоор Ниши Мацуягаас худалдаж авсан. Тэгээд нийтдээ ингээд 1400 йен болж байгаа юм. За дараагийнх нь болохоор бид 3 Uniqlo-гоос хямдралын бараа авсан байгаа. За ийм жээс авсан. Энэ бүр амар гоё жинс. Харагдаж байна. За. Энэ хүүхдэд ивэрсэн байгаа бол сайн харж чадахгүй. Дараа яг өмсөж байгаа гой зураг авахулна. Авахуулаад энэ. За энэ болохоор 3990 йений өмд байгаа. Тэгээд татвартайгаа ороод 4400 йен болно. Тэгээд энийг болохоор хямдралаар нь 1290 йенээр авсан. Тэгээд татвартайгаа бараг 1500 йен гэсэн. Сайгаа гой цамц энийг бас өмсөж байгаа зургийг дарж авах. Энэ цамц болохоор үндсэн үнэн 3990 йений бас цамц. Тэгээд татвартайгаа 4400 йен. энийг 7.8. Тий. Энийг бас хямдралаар нь 1290 йенээр авсан. За ийм байна. Наа амсаа харуулчих миний охин. Ер нь бол одоо би хүүхдүүдийнхээ амьсыг Uniqlo-гоос авах дуртай. Яагаад тэгэхээр Uniqlo-гийн дотор хувцс, оймс тэгээд юм унлахны хувцсууд маш гоё чанартай хүүхдийн биеинд аягүй тийм эвтэйхэн тэгсэн мөртлөө маш хямдхан байдаг. Яг үнэтэй л дээ хамгийн гол нь яг хямдралын тааруулаад авчих юм бол
Маш хямдхан үнээр олон хувцснууд авах боломжтой байдаг учраас би бол Uniqlo-гоос хүүхдүүдийнхээ хувцсыг авчихсан. Энэ аимс нь миний хүүхд хаалж. Энэ Uniqlo-гийн аимсууд ер нь бол хөвчлэн ингээд дотроо ингээд ийм 3 ширхэгтэйгээ зардаг. Тэгээд 790 юм. Энийг wanted English-тэй. Энийг гэдэг 500 энийг 1. Оо, зөв штэ миний охин. За, дараагийнх нь ийм подолк байгаа. Энийг бас өмсөж үзээ. Үзүүлээ. Энийг бас өмсөөд зургийг энийг princess тий. За байж байгаа миний охин. Энэ болохоор бас үндсэн үн 1500 йений одоо подолк. Тэгээд энийг болохоор хямдралаар нь би 390 йенээр авсан. Маш боломжийн. За, Анангогийн ийм подолк авсан. За, энэ подолк болохоор зөв миний охин. Харуулаарай. Үнийг ингээ харуулчих миний охин. Ингээд хардаа. Ингээд. Энэ подолк болохоор үндсэн үн нь 999 баха. 1500 ч лөө. Энэ болохоор 990 йений подолк юм байна. Тэгээд хямдраад 390 йен болсон юм байна. Тэгээ энэс гадна бас ийм хөөрхөн подолкнууд байсан. Тэдэр нь бүр 190 йен болоод хямдарсан байсан. За тэгээ дараагийнх нь Миний гэмээс маск надад хөдөлж авах штеп. За дараагийнх нь юм Uniqlo-гоос юм өмнө авсан. Энэ яг жоохон өмнө авсан байлээ. 790 авсан. Тэгээ ер нь бол хүүхдийн хувцас маш хурдан багдаад, маш хурдан илэгддэг учраас нэг тийм үнэтэй хувцас бол авах шаардлагагүй. Гяскас ингээд сэлгэх шаардлагатай байдаг. Гяскас ингээд сэлгэх шаардлагатай байдаг учраас яг юм хямдралын үеийн тааруулаад Uniqlo тэгээд яг Nishimatsuya, GU ч юм уу те эсвэл Shimamura гэдэг яг юм хямдхан тэгсэн мөртлөө чанартай биеийн твтэйх юм одоо брэндүүдээс хүүхдүүдийн хувцсыг авахд бол маш тохиромжтой байдаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн айгүй хэмнэлттэй. Тэгээ тийм учраас би ер нь бол хямдралыг яг тааруулаад хүүхдүүдтэй ингээд хувцснуудыг тодорхой хэмжээнд баг авчдаг. За дараагийн харуулах юм бол манай охины пүүз 5 сар бидэд чи Монгол явсан гэхээр чинь 3 сар ч 4 сар шинэ пүүз. Тэгээд дахиад шинэ гутал авах хэрэгтэй болсон. Тэгэхээр хүүхдийн хувцас бол бараг хагасчилж болохгүй. Гутал нь ялангуяа маш хурдан багддаг. Тэгээд сая бас дахиад шинэ пүүз авсан. За тэгээд энэ пүүз маань болохоор 3839 йений пүүз юм байна. Миний охин пүүзнийхээ үнийг ингээ харуулчих ингээд. 3839 йений пүүз. За тэгээд энэ болохоор хямдраад хэдэн төгрөг болсон гэж 1099 йен. Тэгээд ер нь бараг 1100 йен. Бараг 60% өндөрсөн. Тэгээд аюу хөөрхөн пүүз авсан юм. Цуцаа уултай ийм. Явуулсан болно. Амар хөөрхөн чанартай. Угаасаа Японы яг нөгөө пүүзнүүд бол маш чанартай байдаг. Иймэрхүү ер нь бол хүүхдийн гутал пүүз энэ трахт бол спорт барааны дэлгүүрээс авал айгүй зүгээр юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр яг тэрэнд нөгөө нэг чанартай зүйлүүд нь яг брендийнхэн зүйлүүд нь орж ирдэг учраас тэгээ хамгийн гол нь бас маш сайн хямдардаг. Яг ингээ хямдралын тааруулаад авчих юм бол эдийн засгийн хувьд ч гэсэн айгүй хэмнэлттэй брендийн яг гой пүүснүүдийг маш хямдхан үнээр авах боломжтой байдаг те. Авьяас үзүүлнэ. За. Gucci bade, nani tsukuro, migi de wa chokin de, hidari de wa pade. 우소바 우동. 이게 더 새로워. 자, 구저기 바데. 나이 축구라 밑에 저기에 야이대 구대 오라메 부부 소바 카타츠무리요 카타츠무리 파이팅 자 파이팅 Манайхны энэ дээгүүр өмссөн байгаа ягаан юм одоо плаж, сафан ч гэх юм уу. Тэр нь болохоор үндсэн үн нь 990 йений үн тийм ээ. 50% хямдраад ингээд 500 йен болцсон юм байна. За тэгээд нийтдээ
Uniqlo-гоос өчигдөр 7 төрлийн юм худалдаж аваад тэгээд 5450 yen болсон юм бэ. 5450 yen болсон. Нишин Мацуягаас худалдаж авсан 3 өмд нэг подуулаг. Тэгээд үрч явлаа. Тэгээд эдгээр маань болохоор нэг 2000 yen орчим гэсэн. Тэр ерөөдөө бол нэг иймэрхүү хувцснуудыг бол бараг 7000 yen багтаагаад авчих боломжтой. Өөртөө дээгүүрээ нэг цамц, нэг подуулаг, тэгээд нэг джинс өмд, хүүхдүүдтэй болохоор аймс өмд гэх мэтчлэн ингээд маш олон төрлийн юмнуудыг аваад ер нь бол 7000 yen юм хүүхдүүдээ өөртөө бас ингээд тодорхой хэмжээний хувц авчиж байгаа. За тэгээд өнөөдрийн влогоор бид нэр иймэрхүү зүйлийг та бүхэндээ харуулахар зорилоо. Бас нэг зүйлсгээ мартчихж нөгөө нэг хямдралын пүүз авахд бас юм 1000 yen-ийн үнэтэй юм чип гэсэн. Тэгээд ийм чип бас үнэгүй дагалдаж бэлгэнд өгж ийсэн. Тэгээд өнөөдрийн влогтой маань хамтдаа байсан. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн влогоор та бүхэн маань бас Японтой холбогдлолтой юуг үзхийг хүсэж гин, юуг сонсхийг хүсэж гин. Тэгээд та бүхэн маань санал хүсэлтээ ирүүлээ доор комментээр үлдээгээрэй. Тэгээд баяртай. Bye bye. Гэрэ миний Сая бичлэг хийхээс өмнө ямар их бэлтгэл хийсэн гэж байна. Сая манай баг өгнө бол бид 3 цагаан өнгийн юм үсэ гэж ярьсан байхгүй гэсэн чинь манай баг сая хувцсын солиод өсмөсийн гой боогоод бичлэг хийх бэлэн болсон. Би яг тэр цаана угаалгын өрөөнд үсээ самжсэн чинь иргэн харсан чинь бичлүүгээ баах юм басгаа тэгээд усан ингээ гарсан. Тэгээд дахиад хувцсын солиод тэгээд манай том доосгаар бас уйлаад зурагч үзэн гээд тэгээд эсвэл өсөөд байна гээд тэгээд сая бичлэг хийж боо бас. Аав тэнд нү.